Парламент нэг талдаа ингээд хүмүүс харахад засгийн газраа огцруулаад, их хурлын дарга огцруулаад, бужигнаад байгаа юм шиг харагдаж байгаа боловч нөгөө талдаа ямар ч буруу зүйл, муу зүйл цаашаа үргэлжлэхгүй юм байна гэдгийг баталгаажуулж байна. Ямар ч тохиролцоо, ямар ч дарамт шахалт энийг давж гарахгүй юм байна гэдэг зүйл нь тодорхой болж штэ. Тэгээ өнөөдөр энэ зарчим дээр байсан аль аль талд нь ороогүй зарчим дээр байж хамгийн гол нь парламентын ардчлалын талд байсан гишүүдтэй бас талархал илэрхийлээ. Хүний өөрийн ном. Дарамт шахалт гэж чинь үнэхээр тийм дарамт шахалт өчигдөр шөнө явагдсан юм уу өчигдөр? Гэхдээ одоо ингээд Монгол Ардын намын гишүүд өөрсдөө бүлгийн гишүүд нь парламентын тагимдаа хэлж штэ. За шууд их хурлын даргын энэ дээр очиод удирчсэн хүнийг нь 10 жилийн хорих ялтаа шүү гэж хэлсэн байна. Шууд гадаад дотоод яв битгий хуралдаа суу гэдэг шахалт үзүүлж байна. Энэ улс төрийн хүч нь өөрийнх нь нэр дэвшил сонгогдсон улс төрийн хүчнээс тодорхой бүлэг бүлэг хүмүүсээс ийм шахалт ирнэ гэдэг чинь өөрөө дарамт юм уу? Энийг сөрөөд ямар ч үсэн аль аль маргалдагч талуудын аль альнийх нь эрх ашиг хангахгүйгээр шийдэж чадсан гишүүдтэй талархаж байна. Энэ хурлын дарга бол даргын судлаа өгсөн их хурлын гишүүний бүрийн эрх нь үлдэж штэ. Тэгээд нэр төрөө цэвэрлэн шалгуулна гэдэг нь процессын үед боломжтой юм уу? Их хурл дээр маш олон гишүүд төтгөлцөх хэсэг прокурор дээр асуудал явж байгаа гэж яригдаад байгаа хүний тоо нэгээр нэмэгдэж байгаа юм шүү. Одоо Монгол улс чинь ингээд парламент нь уг нь шүүх биш. Парламентын танхим шүүх танхим биш. Гишүүд нь прокурор биш, цагдаа биш, мөрдөгч биш. Монгол улсад энэ хууль сахиулдаг, мөрддөг, шалгадаг, бүр тагнадаг байгууллага нь Монгол улсад байгаа. Одоо энэ хүмүүсийн ажлаа хийхийг харах цаг. Одоо бид нар бүгдээрээ тэр хүмүүсийн ажлаа хийхийг харах цаг. Одоо нэг ч улс төрчийн амнаас гэмт хэргийг хэрхүүх гэж битгий асуу гэж би бол зөвлөмөр байгаа. Ягаад гэвэл бид нар шийддэг хүмүүс биш. Бид нар улс төрчид учраас улс төрчдөг хүмүүс. Тэр улс төрч нь чи ийм гэмт хэрэгтэн чи ийм энийг эцсэл чалгадаг, тогтоодог бүх хууль эрх зүйн орчинд бэлэн байж байгаа. Байгууллагууд нь байж төсвөөс залинжаад бүрэн эрхийг нь өгчихсөн. Тэр хүмүүс ажиллаа хийх ёстой. Одоо тэднийг ажиллаа хийх шахах ёстой. Одоо өнөөдөр ингээд баахан гэмт хэрэгүүд яригдлаа. Энийг одоо манай монголчууд битгий мартаарай. Битгий мартаарай. Баахан бүүстлээд спонсорд болгоод төлбөр төлөөд фэйсбүүкээр тарааж ирсэн элдв баримт фактуудыг монголчууд маань битгий мартаарай. Энэ одоо дарагдаад алга болно. Энийг битгий мартаарай гэж хэлж. Одоо энийг хуулийнхан маань эрхэж харж байгаа байлгүй гэж харж байгаа. Өнөөдөр эцсийн дүндээ бид нар хуульдаа л итгэнэ. Шударгаас гэдэг бол эрх зүйт нийгэмд хуулийн дор байхыг шударгаас гэдэг. Тэрнээс гарч ирээ хашгирыг хэлэхгүй, ширүү үг хэлдэг хүнийг хэлэхгүй, нэг нэгээ шүүмжилдэг хүмүүсийг хэлэхгүй. Хуулийн дор байж чаддаг хүмүүсийг л хэлнэ. Хуулийн дор байлгахыг шударгаас. Тэгэхээр энэ хуулийн дор байлгах үүрэгтэй субъектүүд нь эрх бүхий субъектүүд нь ажиллаа хийх хэрэгтэй. Энийг бол шахах хэрэгтэй. Цаашдаа шахаад явна. Зүгээр ингээд бид нэр хоорондоо байлдаад өнгөрдөг юм байж болохгүй. Энэ Монгол улсыг нэг хууль мөрддөг, хуулийн засагладаг байхын энийг зүгээр үг биш үйлдэл болгохын төлөө энэ парламентод шин залуучууд элдвэрээ хийлүүлээ зүтгэж байгаа. Өчнөө одоо үйлдэл үзүүлж явж байна. Энэ бол боломжтой байна гэдгийг энэ өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр хүний өөрийн намын гэхгүй залуучууд бас харуулж байна. Одоо энэ бужигнаас авахтай сургамжийг та юу гэж харж байна? Улс төртөрөө гэдэг юм уу? Нийгмээрээ бид нэг алдлаа ш та харлаа ш та одоо юу сургамж олгож авч үлдэх вэ? Сургамж нэг талдаа сургамж нөгөө талдаа одоо нэг зүйл маш тодорхой боллоо. Монгол улс парламентын засагтай улс байна. Парламент нь шийдэж байна. Нэг талаас тодорхой хэлээ. Одоо бүгдээрээ ил дод мэдчихэл байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн ерөнхий сайд нь огцорлоо. Нөгөө талаас ерөнхийлөгчийн боожулсан тэгээд өөрөө байлдаж эхэлсэн дүүнер нь огцорлоо. Энэ парламентын засаглалтай улс гэдгийг зарласан зүйл боллоо. Тэгэхээр энийгээ цаашдаа бид нар хамгаалж явах нь бидний үндсэн үг. Одоо яах вэ гэхээр одоо аль аль талынх нь хэрвээ энэ нам дотроо бужигнаан дайн үргэлжилбэл парламентыг хараа гэж үзсэн. Энэ парламент яагаад харах ёстой вэ гэдэг бидний хүссэн нэг үг. Өөрсдийнх нь хүсэл зориг захирагдахгүй байна. Энэ парламент үгэнд нь орохгүй шүү дээ. Үгэнд нь орохгүй. Би түрүү хэлсэн. Эрхвэрэгч нам бол өөрөө хулгайнд үгтэй нам. Энэтэй нарыг хэрэгжүүлэх байхгүй. Тэгэхээр энэ намтаа бид нар хариуцлага яахын тулд биднэрт нэг л арга зам байдаг. Сонгуул шүү дээ. Бид нар ингээд парламентыг одоо тараах юм бол за тэгээд цаашаа энэ нүүрсний намынх нь мөнхөд иргэшээ бүр хатуу гараад иргэшээнэ гэсэн үг. Тэгэхээр одоо 2 оны төсвийг хэрэгжиж эхэлж байна. Ер нь ардс намын бүлэг бол
төсвийг буцаана гэдэг барьцаалт төрсөн. Энэ хэвээр энэ одоо нэг төсөв хэлэхэд таахгүй нөр барьцаалт төр. Төсөв дээр бол ардчилсан намын бүлэг тодорхой байр суурь илэрхийлсэн. За сая бол ерөнхий сайд огцрох шийдвэр гарлаа. Төсвийн хоёр дахь хэлцүүлэг хэлсэн. Одоо зарчмын дэвтэ саналууд гарсан тэрэн дээр санд ураагаад явж байна. Ардчилсан намын бүлгийн гишүүд манаас тодорхой саналууд гаргасан тэргүүрээ санд ураагаад одоо сууж байна. Цаашдаа зөвхөн сүрэмжлэг байр суурин дээр ардчилсан намын байр суурь нэгдэж явах юм эсвэл дараагийн кабинетээс магадгүй ардчилсан хамтар санд юм яаж нэгдсэн байр суурь. Манай ардчилсан намын дарга маш тодорхой байр суурь илэрхийлсэн. Цаашдаа хамтарсан засгийн газар байхгүй. Бид нар сөрөг хүчнээ хийж байгаа. А сөрөг хүчин гэдэг нь нураагчд биш. Энэ бол эрх мэдлийг тэмцэржүүлдэг, сайн ажлыг шахаж хийлэгдэг ухаалаг сөрөг хүчин баталгаа байна. Яг л бидний нийтлэг эрх ашиг нь намын ялалт биш байхгүй. Бидний нэгдүгээр эрх ашиг нь энэ улс орны хөгжил байна. Авилга булгаагаас ангижирж хагаад улс орноо нэг өргөшөө явуулъя гэж. Одоо эдгээр ингээд дараагийн ерөнхий сайдаа оруулж ирэхэд ардчилсан нам бол маш тодорхой шаардлагуудыг тавина. Яг л хүн хинээр солигдоод ялгаагүй юм намаас олж байна. Тэм учраас тодорхой шаардлагуудыг тавиад хангаж чадвал засгийн газрын байгуулж байна. Хангаж чадахгүй буцаагаад л байна.